Хааж авсан нөгөө хүүхдээ штэ шинэ штэ гэдэг хүн болгон мэддэг. Тэгээ хүүхдүүдтэй олцсон бол бүр ингээд зураг авахудаад маш удаан зураг авахудаад годомжин зогсож яадаг те гарын үсэг авъя гэдэг байсан ч юм уу. Нөгөө ариунгаан юм болж шинэ юм болж байгаа гэдэг зурагнуудтай юм постод хит хэд ордог байсан. Намаг шинат гэдэг одоо намаг хүмүүс их лологийн найзуудын шинэ гэдгээр сайн мэдж байгаа. Ерөнхийдөө манай нэвтрүүлгийг одоо энэ жил 20 жил нь болж байгаа. Энэ яг нэвтрүүлэгтэй холбогдоод ингээд ажиллаад ерөнхийдөө 10 гаруй жил хамтдаа ажиллаж агаад тэгээд би Солонгос улс сурахаар явсан байдаг. Тэгэхээр яг анхлологийн найзууд нэвтрүүлэг 2008 онд эхэлсэн байдаг. Тэрнээс өмнө болохоор зэрэг яг нэвтрүүлгийн найруулагчтай хамтраад TVN телевиз дээр миний цаг гэдэг анх нэвтрүүлгийг хөтлж эхэлж байсан. Тэгээд энэ нэвтрүүлэг маань цаашдаа TVN телевиз рүү ороод тэгээд ажил таараа лологийн найзууд гэдэг нэрээр үзэгчдэд анх хүрч эхэлж байсан гэсэн. Тэгээ миний санджаагаар би нэг 10 настай эхэлсэн гэж өөрөө яг бодож байна. Анхны нэвтрүүлгийн хөтөлтийг батхад бол ерөөсөө ингэж ярьдаг хөлт байгаагүй гэсэн маш муу байсан. Тэгээд явцын дундаа сайжраад одоо өөрийгөө сайжирсан гэдэг хэлэхэд бас яах юм бэ? Гэхдээ ямар ч явцын дундаа харьцангуй сайжраад явсан баг гэж бодож байна. Манай нэвтрүүлэг ерөнхийдөө бол өдөр болгон гардаг гэсэн бохоо 30 минутаар. Тэгээд маргааш өглөө давталттай. Тэгэхээр ерөнхийдөө би бол Монголын 360 хоногийн нэг цагийг бол хүмүүсийн дэлгэцийн өмнө бол байсан гэж хэлж байна. Тэгэхээр яг цагаар тооцоод өдрөөр тооцоод үзэх юм бол хамгийн олон цаг телевизээр гарсан хүүхэд байх болов гэж бодож байна тухай үедээ. Тэр бас нэг юм цагийн юу байдаг гэсэн. Тэгээ одоо ботход чи ер нь миний тэр рекордыг эвцүүхт одоогоор гарааг байгаа гэж бодож байна. Тийм болохоор ч тэр юм уу Монголын ихэнх хүмүүс үздэг байсан. Хүүхдүүд гэлтгүй хүүхдүүдэд дагсан аав ээжүүд ах эгчнэр бүр эмээ өвнөр хүртэл үздэг ийм нэвтрүүлэг байлаа. Тухайн үедээ нэг юм яг ол нийтэнд болсон дээ хааж авсан нөгөө хүүхдээ штэ шинэ штэ гэдэг хүн болгон мэддэг. Тэгээ хүүхдүүдтэй олцсон бол бүр ингээд зураг авахудаад маш удаан зураг авахудаад годомжин зогсож яадаг те гарын үсэг авъя гэдэг байсан ч юм уу. Иймэрхүү гой зөцөө зөндөө байдаг. Одоо харин ингээд жоохон холдоод ингээд явсны дараа болохоор зэрэг заримдаа хүмүүс нэг жоохон одоо бол хүүхдүүд бол бүр ингэ танихгүй тухайн үед аав ээж ах эгч байсан хүмүүс эсвэл миний юусэн хүүхдүүд нөгөө хэн блэ нөгөө хүүхэд гэдэг ингэ таниад ах үед бас гардаг. Одоо ч гэсэн бас хүмүүс тэр нэвтрүүлгээр маань тухайн үеийн маань дүрээр ингэж хүмүүс бас үлдсэн байдаг болоо гэж бодож байна. Тухайн үед одоо бодоход ер нь нэлээд завгүй хтэйсэн баг те хичээлээс гадна ингээд давхар өөр юмнууд хийгээ явдаг гэсэн гэхээр гэхдээ тэрийг ерөөсөө би завгүй байх юм уу ядарч юм ч юм уу те ерөөсөө тэгж боддоггүй зүгээр л телевиз дээр л байж байгаа маань амар жаргалтай тийм л үдээсэн баг ариун өнөөр бас тустай ажилтай бас хүүхдүүдтэй юм байгаа тийм болохоор байнгын уулзаад чадахгүй байгаа ч гэсэн өрөөдөө холбоотой байдаг хамгийн сүүлд сая бит хоёр телевизийн жилийн болоод ураад ингээд хамтаа нэвтрүүлэгт оролцсон тухайн үед хамтаа уулзаж бас нэг ингээд дэлгэцээр хамтаа гарлаа их гоё юм тухай үед Facebook дээр ч юм уу те нөгөө ариунгаан юм болж шинэ юм болж байгаа ингээд зурагнуудтай юм постод хит хэд ордог байсан. Тэгээд яг одоо ингээд буцаад үйл ажиллагаанд ирэхээр бүр илүү хүмүүс бүрээд эхэлж байна л да. Хүн хүмүүсийн хандлага янз янз байсан л да. Мэдээж энэ яг нөгөө шинэ тэр хэвээрээ байна ч юм уу эсвэл нилээд өөрчлөгдсөн байна гэдэг ч юм уу. Ерөнхийдөө нь өөрчлөгдсөн байна гэж харж байгаа. Гэхдээ угаасаа өөрчлөгдөхөөс аргагүй шүү дээ. Одоо 20 жил болсон нэвтрүүлэг 15 жил болсон кино учраас тухайн үеэсээ мэдээж өөрчлөгдсөн байгаа. Хүмүүс яг нөгөө тухайынхаа царай гарч юм уу тухайынхаа төрхөөр үлдсэн баг шиг лээ хүмүүс нийлээд өөрчлөгдсөн байна. Танигдахааргүй болцсон байна. Өөр болцсон байна гэсэн ийм комент сэтгэлд нэлээд их ирсэн. Ер нь гэхдээ Монголч байсан Солонгосч байсан яг энэ телевизийн чиглэлээр сурах гэсэн бодолтой байсан. Бага байхасаа л яг ингээд телевиз дээр байсан болохоор тэр юм уу ингээд 7 хоногийн нэгд өдөр болгон хаяг өдрөө санахгүй гэхдээ 7 хоног болго ингээ нөгөө хурлаа идэг телевизхан. Тэгээ тэрийг харахаар надад яа ч юм гоё байдаг гэсэн байхгүй. Хүүхдээс болохоор тэр хуралд би нэг оролцдоггүй л байсан та. Гэтэл зүгээр бүгдээрээ хуралдаад тухайн өдрийн ажлыг тухайн 7 хоногийн ажлыг дүгнээд ингээд юмаа төлөвлөөд ингэж байгаа надад их гоё санагдсан. Тэгээд би яг ийм хуралдаар ийм хүн болох юмсан телевизэд ажиллах юмсан гэж бодцоор байгаад тэгээ яг энэ чиглэлээр өргөжлөөс орсон гэж байна. Гэхдээ яг үнэндээ бол хиймээр байгаа зүйлс маань гэх юм бол уусаа яг сурсан ондийнхоо юмнуудыг практик дээр Монгол дээр ингээд яг очиод үзээд мэдлэгээ болон баталгаажуулахын хүсэлтэй байгаа. Тэгээд тухайн одоо очиж байгаа салбар юм уу тухайн газраасаа илүү их юмыг сураад тэгээд яг манай Монголд одоо яг юу хэрэгтэй байна, яахаар байна гэдгийг улам илүү их нөгөө орчинд нь мэднэ гэдэг чинь те. Тэгснийхаа дараачаар бас үргэлжлээд сурах уг нь бол бодол байгаа.
олон хүнтэй харьцаа сурцсан байна нэгдүгээрт те. Тэгээд нэлээд олон юм хүмүүс таньдаг болцсон байна. Тэгээд чи өөрөө маш том давуу талууд эхлэв шүү дээ. Одоо ингээ ажил дээр гараад эхлэв. Яг одоо ажил дээр гараагүй болохоор гэж мэддэг гээд. Гэтэ ингээ ажил дээр гараад эхлэх юм бол нөгөө хин гээд арай ажил нь нааштай бүтэмжтэй гэж юм те. Хүмүүстэй харьцахад илүү төхөм амар байх болоо гэж хөвдөө жоохон хүлээлт үүссэн байгаа. Тэгээд давхар нөгөө ингээд багаас ажиллаад ингээд явцсан болохоор зэрэг ажлын ачаалт даах гэдэг ч юм уу эсвэл ингээд бусдаас үг сонсох гэдэг ч юм уу ийм талууд тэгээ нөгөө би даах чадвар ч юм уу өөрөө дааж шийдвэр гаргах чадвар гэдэг ч юм иймэрхүү юмнууд нэлээд их хөгжсөн байдаг болоо гэж хувьдаа бодсон. Яг солонгос очоод ч гэсэн энийг ерөнхийдөө бол мэдэрсэн гэж хэлж болно. Ингээд бусад одоо тухайн үед хамт байсан хүүхдүүдтэйгээ ч юм уу те бусдаа ингээд харьцуулахад би арай л ингээд бусд хүүхдүүдийн бодож байгаас арай өөрөөр энийг харж чадаад байна уу хүмүүсийн надад хандж байгаа үгийг би арай хүлээж авч чадчихэв үү эсвэл би арай ажлын ачаалт даагаад байна уу гэдэг юм те мэдээж магадгүй би амар хүнд ажил солонгосоор хийгээгүй л те гэхдээ ингээд бас харьцангуй юм шантрахгүй тэнд ингээд тууштай байсан маань бас энэ юмнуутай ч холбоотой байсан болов уу гэж бодож байгаа хэцүү тал гэх юм бол яг нэг цаг наргүй байсан маань л жоохон тухайд хүндрэлтэй байсан байж магадгүй те. Тэгэхээр яг нөгөө хичээлдээ жоохон орчигдуулах гэсэн талууд ч үгүй юм те. Одоо ингээд бодоход тиймэрхүү талууд л байсан байх. Бусдаар бол нэг тийм хэцүү гэж боддог. Тухайн үедээ хүмүүс таниал хүүхдүүд ингэх тусам өөрийгөө гоёор мэдрээл те. Тийм л байсан да. Би яг анх тэр нөгөө манайх нөгөө ашгалт хийгээд явсан шүү дээ те. Тэгээд ингээд гинт камер ороод ирсэн чинь жоохон сандарсан. Ерөөсөө нөгөө ингээд ийм юмгүй өөр ямар ч юм харилцаагүй юм камертай ч юм уу ийм удаа ярих юмгүй байжгаад гинт ингээд орсон жоохон сандарсан балмагцсан тухайд тэгээд хөөх би ч бас өвгөн гайгайх болоо гэсэн чинь бас холцсон байх шүү гэж өөрийгөө мэдэрсэн. Хөтлөгч хийдэг байсан юм үед бол зүгээр бид нэр телевизээр гарахаас өөр юмгүй байлаа шүү дээ. Телевизэд хөтлөгч хийж ижил бид нэр олонд хүрдэг юм байла. Одоо ч нөгөө сошиал орчин хөгжсөн те. Би өөрөө утасны камераар ч өөрөө телевиз хийгээд явах бүрэн боломжтой юм байна YouTube дээр те. Тийм болохоор зэрэг хүүхдүүд хизээд хаанд өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө авьяас чадварыг нээгээд хөгжүүлээд олонтой харьцаад ингэ явах юм бүрэн боломжтой юм орчинд нэгтцсэн байна. Тэгэхээр хүүхдүүд мань хэр хүсэж байгаа бол зүгээр хийгээд үзээрэй, зориглоод үзээрэй. YouTube дээр те, YouTube дээр өөр одоо юу гэдэг сошиал орчин дээр юу ч хийж олон чи хэмээр байгаа зүйлийг хийгээд үз. Хүмүүст яаж хүлээж авах нэг бол мэдэхгүй. Гэхдээ чи зүгээр л өөрөө хүсэж байгаа л тэрийг хийгээд үзээрэй л гэж хэлмээр байна. Яг одоогоор бол би тийм юмд оролцсон гэдэг ч юм уу яг тийм зорилсон юм одоогоор алга байна. Хамгийн ихний маань зорилгоо ерөнхийдөө бол яг энэ салбартаа энэ сурсан мэргэжээр ажиллах зорилготой байгаа. Тодорхой хэмжээнд эндээ эхлээд сууршиж удаан байх зорилготойгоор ирсэн. 10 гаруй жилийн дараа ирж байгаа учраас ерөнхийдөө ихний маань зорилгоо яг энэ сурсан мэргэжлэр ажиллах зорилго хамгийн ихний зорилго.